Тий, сайн залуусаа. Юу ийцаан бүгдээ өдөр минь төргий. Окей. За тэгэд энд бүр аимшигтай халуун байгаа. Тэгэд би яг бизнесийнхаа энэ өрөөнд дээр ингээд сууж байна. Тэгэд энд бол нэлийн бөхчм халуун байгаа учраас дээгүүр юм өмссөнгөө. Окей. Уучлаарай. За тэгэд хэдүүлээ одоо энэ удаагийн хичээлээр юу үзэх вэ гэхлээр ерөөхдөө бас яг хэрэгтэй гэж магадгүй гэдэг сэдвүүдийг илүү төлхөө явуулаад байна л да. Тэгээ одоо яг нэг мажор цагийн интернал бүтэц эвдэрх үед майнер цагт яаж нөлөөлдөг вэ гэдгийг би айгүй товчхон тайлбарлаад өгчий гэж бодлоо. Энэ яагаад гэх юм бол би өөрөө бас нэлээд толгой хэрэгжүүлсэн сэдвүүдийн нэг. Энэ өөрөө ямар импакттэй гэдгийг мэдэхгүйгээс болоод нэлээд хэмжээний цаг хугацаа алдчихсан байдаг. Тийм учраас энийг бас тайлбарлаад өгчиё гэж бодсон. Окей. За мажор цаг гэдэг маань таны хувьд хэдэн ч цаг байж болно. Хамгийн гол нь таны одоо техник анализийн хувьд бол нэлээд хамгийн том цагч нь л одоо мажор цаг шүү дээ, тийм ээ. Миний хувьд бол одоо daily, weekly энтер байдаг. За 4 цагч гэсэн хаяада орж ирээд идэг. Окей. За тэгээд ингэж зурхгүй. Яг өөрөө буруу зурах гэж. За мажор цагийн хувьд бол мажор цагийн swing хөдөлгөөн гэж байгаа. Интернал хөдөлгөөн гэж байгаа тийм. За swing хөл гэж ярьд юм да. Swing impulse хөл, swing transmit хөл, swing impulse хөл явангуутлаа дунд нь нэг юм интернал буюу нэг юм жижиг хэмжээний л гэсэн үг. Хөл явуулаа, impulse хөл явуулаа, интернал хөл эвдэрлээ гэж. За энэ хөдөлгөөн ер нь хөвчлэн хаана хизээ яаж үүсдэг, за мөн энэ нь юу илэрхийлдэг гэдэг хоёр асуултанд л хариулъя. За нэгдүгürt бол энэ интернал бүтэц гэдэг зүйл өөрөө яагаад үүсэж байгаа юм бэ гэвэл энэ интернал бүтэц гэдэг зүйл нь өөрөө хоёр тохиолдолд үүсэж гарч ирж байгаа. Эхний тохиолдол нь болохоор юу байдаг вэ гэх юм бол үндсэн хөдөлгөөний 4 цагийн тий одоо daily time frame 4 цаг 2 бол миний хувьд major бол minor цаг гэдгийг яриа явчихж байгаа. Тэгэхээр minor цагийн өөрийнх нь одоо импульсийн хөдөлгөөн нь мажор цагтайгаа зэрэгцэх үед үүсэж байгаа хөдөлгөөн байж болно. За энэ одоо яг ингээд майнер цагийн импульс явлаа. За тэгээд яг майнер цагийн трейсмент хөдөлгөөрлөө импульс явлаа. За энд тэгэнгүүт энэ дээр болохоор яг энэ харагдаж байгаа энэ интерналыг бүтээхийн тулд үндсэндээ бол майнер цаг дээр ямар хөдөлгөөн бүрддэг вэ гэх юм бол ингэсэн хөдөлгөөн бүрддэг. Ингэсэн. За ингэлээ буцаж ингэлээ гэдэг хөдөл. За за энэ маань бол эхний төрөл шүү. Эхний төрөл. За тэгэхээр энэ яг яагаад энэ интернал бүтэц анханасаа мажор дээр үүсэж байгаа юм бол мажорын өөрийнх нь интернал бүтэц нь өөрөө майнер дээр бас давхар бүрдэж байгаа. Энэ яагаад өөрөө бүрдэж өгж байгаа юм бэ? Би хараа энэ мажор майнер хоёроо хооронд солио тавьчихжээ. За байж байгаа энийг ингээд буцаагаад юу яах вэ? Буцаагаад тавьдаг. Энийг авах гэж байгаад би тэр цаатлыг авчиж. За энэ маань бол ингэж бүрдэж гарч ирж байгаа шүү. Sorry. За ингэлээ. Одоо ялгаа нь харагдаж байна уу та нарт? За энийг бас нэг баг зэрэг дээшлүүлэхгүй бол харааны өнцгөөс шалтгаалаад ялгаанаас харагдахгүй юм байна. За энэ бол major цаг, энэ бол minor цаг гэсэн. Major цагийн интерналын бүтэц өөрөө яагаад бүрддэг юм бэ гэх юм бол эхний тохиолдол төр major цаг болон minor цагууд хоёулаа ижил цаг хугацаанд ижил чиглэлд ижил импульсын хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд буюу яг major цагийн үндсийг хийж байгаа энэ импульсын хөдөлгөөнийхэн дагуу болон заримдаа трейсмент хөдөлгөөний дагууч тийм зүйл юу нүүснэ. Трейсмент ч импульс ч аль нь ерөөхдөө яг мажор цагийн хөдөлгөөнтэйгөө зэрэг орж иж байгаа тохиолдолд. Буюу яг одоо мажор цагийн импульсын хөдөлгөөний ууг нь бол майнер цаг дээр бүрдүүлэхдээ нэг авторенди хөдөлгөөн бүрдүүлэх ёстой өстэй. Тэгэж тэхгүйгээр энд маш удаан хугацаанд ингээд мажор цагтайгаа ижил газарт яасан байна. Майнер цагийн өөрийнх нь импульсын хөдөлгөөн явцсан байна. Урагш нь ингээд харах юм бол энэ зайн дээр юу харагдаж байна гэхээр энэ зайн дээр мажор цагийн импульсын хөдөлгөөн явсан. Тэгсэн чинь энэ зайн дээр майнер цагийн импульсын хөдөлгөөн давхар явцсан. Уг нь мажор цагийн импульсын хөдөлгөөн явж байгаад майнер цаг дотор бол нэг тренд явж явах хэрэгтэй шүү дээ. Амралтаа аваад амьсгаа аваад ингээд трейсмент хөдөлгөөгүүд импульс яваад ингээд явж явах хэрэгтэй байтал үгүй тэхгүйгээр шууд мажор цагийн импульстай майнер цагийн импульс зэрэг хамт явчихж байгаа. Энэ өөрөө юу илэрхийлж байгаа гэхээр асар хэмжээний баян үйл юм байгаа. Учираас тухайн мажор цагийн импульсын хөдөлгөөнийг хийж байгаа майнер цагийн одоо хөдөлгөөн маань өөрөө тэр баян волюмыг эсрүүцэх хэмжээний селийн волюм орж ирэхгүй байгаас болоод майнер цаг маань өөрөө трейсмент хөдөлгөөн хийж амжихгүйгээр мажор цагтайгаа зэрэгцээд импульс хөдөлгөөний хийгээд яваад байгаа нөхцөл байдал. Энэ маань өөрөө арилжаачтай хүнд нөхцөл байдал үүсгэдэг. Яагаад вэ гэх юм бол хизээ трейсмент ирэх нь мэддэхгүй майнер цагтай байх нь өөрөө буцаагаад трендийг дагсан арилжаанд хийх боломжийг алдагдуулдаг. Тэгвэл pullback буюу одоо ухралтын хөдөлгөөн, трейсмент хөдөлгөөн иржээж бид нар импульс хөдөлгөөнийг барих хэрэгтэй байтал ямар нэгэн трейсмент хөдөлгөөн байхгүйгээр импульс хөдөлгөөн майнер цаг, мажор цаг хоёулаа давхцаад яваад байгаа нь өөрөө арилжаачдыг эргэлзээтэй оруулдаг. Бас арилжахад хүндрэлтэй байдал оруулдаг.
За тэгэнгүүт энэ дээр яг ийм нөхцөл байдал дээр үндсэндээ эхний ирж байгаа trace empty хөдөлгөөн нь яг одоо minor цагийн эхний ирж байгаа trace empty хөдөлгөөний ихэвчлэн 23.6 level хүрэх эсвэл бүр хүрэхгүй байх тохиолдлууд байдаг. Ихэвчлэн ер нь хүрдэггүй юм. За тэгээ энэ ирж байгаа эхний trace empty хөдөлгөөн 23.6 level хүрэхгүй байх буюу энд яг нөгөө өмнө масар хэмжээний баян үйл юм байгаа. Major minor хоёр хоёулаа давхцаад импульс хийсэн учраас ирж байгаа trace empty хөдөлгөөн буюу тэнийг үүсгэж байгаа сэлрүүд маш цөөхөлөө байгаа. Маш бага хэмжээний сэлэн үйл юм орж ирснээс болоод үндсэн хөдөлгөөн маань яах юм? Мэдээж богинохон trace empty хөдөлгөөн тэр богинохон trace empty хөдөлгөөн 23.6 level ихэвчлэн хүрэхгүй. За ингээд хүрэхгүй байгаа энэ хөдөлгөөн нь буцаага цаашаа ядж байгаад импульс хөдөлгөөнийг хийчихдэг. За тэгээ импульс хөдөлгөөнийг хийнгүүтлээ яг цаашаа яг дүгнжсэн бодож байсан нэг 23-аас хүрээгүй юм чинь энэ ч өөрөө маш их хэмжээний баян үйл юм байгаа. Өсөлт маш хурцтай явна гэж бодож байсан чинь хөдөлгөөн тэр дороо буцаад реверс хийчихдэг. Энэ маань ямар учиртай юм бэ гэх юм бол энэ маань өөрөө энэ дунд ийм confusion үүсэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол одоо ингээд цаашаа өрсөн ч гээд байгаа юм уу, унан ч гээд байгаа юм уу те хэмжээний баян үйл юм байна ч гээд байгаа юм уу? Эсвэл нөгөө талаас нь харахаар major цагийн trace ирэх гээд байгаа юм уу? Minor цагийн одоо юу гэдгийг reverse хийгдчихэж байгаа байхгүй юу? Энд тийм confusion үүсгэж чинь гэсэн. Тэгэнгүүтлээ үндсэн хөдөлгөөн маань энэ эргэлзээг үүсгэнгүүтлээ буцаад доошо реверс хийсэн байсан хөдөлгөөн буцаад дээш реверс хийгээ биш. За энийг ингээ харах юм бол 23.6 level дээр эрийгүй trace хөдөлгөөн, impulse хөдөлгөөн богинохоо яваад төсөөлжсэнчлэн баян үйл юм орж ирэхгүйгээр буцаж доошо реверс хийгээд тэнгуүтлээ буцаад дээш агрессив ийм реверс хөдөлгөөнд хийж харуулчих. Энэ хөдөлгөөн нь өөрөө юу үүсгэж байгаа вэ гэхээр энэ хөдөлгөөн нь өөрөө daily time frame-ийн internal бүтцийг үүсгэж байгаа. Daily time frame-ийн internal бүтцийг энд үүсгэх шалтгаан нь яг юу юм бэ гэх юм бол major цаг ба minor цаг хоёулаа impulse хөдөлгөөний зэрэг хийцэн minor цаг дээр ямар ч амралт байгаагүй, ямар ч амьсгаа авах боломж байгаагүй, арилжаачтад ямар нэгэн байдлаар арилжаанд орох боломж байгаагүйсэн чинь тэнд яг тэрний эсрэг орж ирж байгаа сэлрүүд нь өөрөө яг тэнд тодорхой хэмжээний эргэлзээг үүсгэж байна гэсэн. Тэрний эсрэг орж ирж байгаа эхний сэлрүүд, эхний ээлжийн сэлрүүд нь өөрсдөө маш богинохон сэлэн буюу маш бага сэлэн буюу дагуулж орж ирээд дараагийн явах гэсэн импульс хөдөлгөөний баярууд нь өөрсдөө тэнд хангалттай баян ээгүйс болоод орж ирж байгаа сэлрүүдийн хүч нь хүчтэй болж орж ирээд тэрийг реверс хийгээд тэрийг реверс хийсэн дээр орж ирж байгаа сэлрүүдийн эсрэг орж ирж байгаа баяруудын буюу одоо мажоро дагаж явж байгаа баяруудын волюм нь зөрж орж ирээд яг тэр майнерын реверсийг үл тоогоод дээш реверс хийчихэж байгаа энэ хөдөлгөөн дээр энд юу үүсэж ийн вэ гэх юм бол яг цаагаараа мажорын интернал бүтц үүсэж байна гэсэн. Мажорын интерналын нугалрал үүсэж байгаа. Мажорын интернал бүтц гэдэг чинь свинг бүтц бол биш. Гэхдээ интернал буюу одоо яг свинг бол байж чадахгүй тийм нугалралыг хэлж байгаа. Жижиг хэмжээний нугалрал. Свинг гэдэг чинь дүүжин үн гэж ярьдэн штэ. Асар том хэмжээний өсөлт, асар том хэмжээний уналтын үүсэж байгаа тэр хөлнүүдийг нь хэлж байгаа. Интернал бол жижигхэн хэмжээний нугалралуудын үүсэж байгаа тэр хөлнүүдийг хэлж байгаа. Тэгээ энэ интерналыг үүсгэхийн тулд minor цаг дээр ийм confusion буюу одоо эргэлзээг үүсгээд ийм тодорхойгүй байдлыг үүсгэнгүүтлээ үндсэн хөдөлгөөн буцаад дэш үргэлжилж байгаа. За энэ нь яг ямар хэрэгтэй юм бэ? Ингэхээр нь ямар хэрэгтэй юм бэ гэх юм бол хөдөлгөөн маань ерөөсөө өөрөө нэгдүгüүрт нь энд major trend ч тэр хоёрдугаарт нь энд minor trend ч тэр хоёулаа амарч авч байгаа. Цаашаа буцаад үргэлжлэх боломжтой болж байгаа гэсэн үг. Нэгдүгüүрт хоёрдугаарт нь бол үндсэн хөдөлгөөн маань буцаад ирэхэд тийм ээ эргэх трендтэй болж байгаа. Minor цаг дээр major цаг дээр бол үндсэн хөдөлгөөн маань сэлрүүдийн одоо яг цаашдаа одоо эндээс ингээ сэлэн волюм ихсэж шүү гэдэг дохиог өгөх тийм ханшийн үзүүлэлттэй болж байна гэсэн. За энэ маань юу гэсэн үг вэ? Ихэвчлэн одоо major цаг дээр интернал бүтц эвдрэхэд ихэвчлэн minor цаг дээр тренд эргэж идэг давхар. За ихэвчлэн. Гэхдээ зарим тохиолдолд ингэдэггүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэнгүүтлээ хөдөлгөөн дээр юу гэж харуулдаг вэ гэхээр за энд major цагийн интернал бүтц эргэжлээ. Энэ нь major цагийн swing бүтцийн эсрэг явах сэлэн волюм их байна гэдгийг харуулж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь энэтэй давхцаад minor цаг реверс хийчлээ гэдэг нь өөрөө энэ minor цагийн реверс нь өмнөх реверс шиг худлаа реверс биш ээ гэдгийг major цагийн интернал бүтц эргэснээр мэдэж байна. Яг тэгвэл major цагийн интернал бүтц эргэж байна, swing-ийн эсрэг явах боломжтой хэмжээний волюм орж ирж байна гэдгээр дамжуулаад бид нар өмнө удаа хийгдсэн байгаа хуурамч реверсийн хөдөлгөөнтэй адилхан реверсийн хөдөлгөөн энэ удаа орж ирээгүй. Энэ бол жинхэнэ реверсийн хөдөлгөөн орж ирж байна гэдгийг мэдэх боломжтой байдаг. Гэхдээ мэдээж заавал интернал бүтц эвдэрч ижил minor цагийн реверс үнэ гэсэн үг биш. Зөвхөн энэ тохиолдолд буюу minor цагийн одоо импульс, major цагийн импульс хоёр зэрэгцээд их удаан хугацаанд явцсан тохиолдолд бид нар ирж байгаа реверсийн хөдөлгөөн үнэн худлааг мэдхэд ашиглагдана гэсэн үг. За ийм байдлаар эхний тохиолдол бол ингэж явдаг шүү. Хоёр дахь тохиолдол бол их энгийн. Ер нь бол хоёр дахь тохиолдол дээр юу болдог вэ гэх юм бол ерөөсөө яг major цагийн uptrend-ийн хөдөлгөөн яваад ер нь бол major цагийн импульсийн хөдөлгөөн, minor цагийн импульсийн хөдөлгөөн хоёр зэрэгцэх боловч үндсэн major цагийн trace empty хөдөлгөөн, одоо major цагийн internal ирж байгаа trace empty хөдөлгөөн minor цагийн
үндсэн tracing төлөвлөгөөтэй давхцах тохиолдол үүдэг. За энийг одоо ингээ харуулах юм бол нэг иймэрхүү гэсэн үг. Тэгээ major цаг дээр бол tracing хийж тооцогдохооргүй богинох нь нугалрал байгаа гэдэг. Minor цаг дээр бол tracing хийж тооцогдохгүй ш нугалрал байгаа гэдэг. Тэгээ энэ маань бас л адилхан. Ерөөсөө major цагийн нөгөө урт хугацаанд явж байгаа импульсын хөдөлгөөнтэй minor цагийн урт хугацаанд явсан импульсын хөдөлгөөн давхцаад хоёулаа зэрэг ингээд импульс хийгээ явж байгаа тохиолдолд яг нь энд чинь нөгөө тренд хизээ ирэх юм бэ гэдэг ямар ч тийм юу байхгүй болчихж байгаа. Өөрчлөсөн таамаг байхгүй болчихж байгаа байхгүй. Хэрвээ энэ интерналын бүтэц энд бүрдэхгүй юм бол дараагийн удаа ирэх minor цагийн tracing төлөвлөгөө, major цагийн tracing төлөвлөгөө хоёр давхцчих гээд байгаа учраас энээс болоод дараагийн арилжаанд орох боломжгүй болчих гээд байгаа учраас эндээс албаар яаж юм? Албаар баяруудын волюм багасж, селлерүүдийн волюм ихсэж байгаа юм шиг бага зэргийн нугалралыг үүсгэснээрээ minor дээр бага зэргийн ч гэсэн tracing төлөвлөгөөнийг үүсгээд тэгээд цаашаа тренд үргэлжлэхээр юу болох вэ гэхээр цаашаа тренд үргэлжлээд үндсэн хөдөлгөөн маань явахаараа minor цагийн импульс хөдөлгөөн үргэлжилж байгаа юм шиг харагдаж байгаа. Харин нөгөө талдаа бол биш major цагийн импульс хөдөлгөөн үргэлжилж байгаа юм шиг харагдаж байгаа. Нөгөө талдаа бол minor цагийн яг нь эндээс tracing хийж амарчаад импульс хөдөлгөөн явж байгаа юм шиг харагдаж байгаа. Дараагийн удаа major цагийн tracing хөдөлгөөн ирэхэд энэ хэрвээ major цагийн интерналын бүтэц эвдэрх юм бол энд бид нар юу мэдэж болох вэ гэхээр minor цагийн одоо яг тренд эргэжиж байгаа гэдгийг бид нар мэдэж болно. Энэнгээр дамжуулаад бид нар яаж болох вэ гэхээр major цагийн трендийн эсрэг minor цагийн трендийн дагуу орох боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ major цаг дээр үүсэж байгаа интерналын бүтэц гэдэг бол өөрөө яг энэ тохиолдол дээр буюу одоо яг энэ major minor хоёрын swing импульсын хөдөлгөөнд давхцаад байгаа тохиолдол дээр үндсэндээ л дараагийн трендийг үүсгэх боломжийг дараагийн трендийн дагуу арилжих, трендийн эсрэг арилжих боломжийг гаргах гэж байгаа тэр жижиг хэмжээний засвараа л гэсэн интернал бүтэц зүйл. Ийм зүйл илэрхийлж байдаг. За зарим тохиолдолд бол одоо юу гэдгийг swing бүтэц дээр tracing-ийн хөдөлгөөн ирэхэд энэ аюул чухал нөлөөг үзүүлдэг. За энд ингээд swing бүтцийн impulse хөдөлгөөн явж байгаа tracing хөдөлгөөн ирэхэд энд интернал эвдэрж штэ энэ үед болохоор энэ интернал эвдэрх үед за энэ интерналыг үүсгэсэн 4 цагийн хөдөлгөөн нь өөрөө нэг тийм чухал одоо 23 level дээр ч хүрээгүй бас л адилхан энэтэй ижил одоо интернал minor цагийн интернал гэж байна. Тэгээ хөдөлгөөн дэш явлаа. Тэгээд доошо буцаж буухтаа minor цагийн интернал эвдэрхэд мөн major цагийн интернал давхар эвдэрхэд бид нар юу гэж мэдэж болох вэ гэхээр буцаага цааш нь илүү гүн явах юм бол бүр micro цаг дээрээ major болон minor цагийнхаа трендийн эсрэг орох боломжийг буюу урт хугацаанд үргэлжилсэн байгаа major болон minor цагийн импульс хөдөлгөөний эсрэг орж иж байгаа tracing хөдөлгөөний даах боломжийг бас олгоод идэг. Гэхдээ энийг бол одоо бид нар ойлгохгүй л да. Ер нь бол micro цаг буюу 3 цагийг давхцуулж үзээгүй учраас одоогоор энэ бол хангалттай. Тэгэхээр ийм тохиолдлууд дээр ерөөхдөө энэ интерналын бүтэц гэдэг зүйл маань хэрэгтэй байдаг юм аа. Интерналын бүтэц гэдэг зүйл маань ийм зорилготой ингэж үүсэж байгаа маа гэж. Гэхдээ ерөнхийдөө зүгээр гүйхэн байдлаар тайлбарлахад ийм тэгэхээр биш энэс илүү гүн ойлголтууд интернал дээр бол байгаа шүү. Тэгэхээр энийг ингэгээр шууд интернал гэдгийг дүгнчих бас болохгүй гэсэн. Окей. Тэгэхээр арилжаанд бол яг эзэлж байгаа байр суурьаараа интернал бол ерөнхийдөө л яг жижигхэн засалт хийж байгаа хөдөлгөөн гэсэн. Тухайн трендийг цааш нь үргэлжлүүлэхэд эсвэл шинэ тренд үүсгэхэд шаардлагатай засалтыг хийж байгаа бүтцийн хөдөлгөөн л гэсэн. Окей. За ийм байна. Тэгээд ер нь бол алтан дээр энэ зүйл бас ажиглагдаад байсан. Ер нь бол одоо за daily дээр бол учраа олох боломжгүй болцсон байгаад энд те. Энд бол daily дээр одоо юу гэдэг аптрендийн хөдөлгөөн импульс явах гад байдаг. Гэхдээ яг хуу tracing хөдөлгөөн дахин ирээд байгаа тохиолдол төр энд бол интерналын бүтэц энд интерналын бүтэц харагдаж байна. Энд интерналын бүтэц эвдэрч байна. Энэ тохиолдол дээр бол үндсэн хөдөлгөөн маань micro цагаараа minor болон major цагаар эсрүүцэх боломжтой болчихсон. Гэхдээ энийг бол одоо бид нар ойлгохгүй. Тийм болохоор саяны тайлбарласнараа хэдүүлээ өвчсөн ойлгоод явж байхад бол болно гэсэн үг. Окей. Эхний ээлжинд хамгийн одоо энгийн байдлаар хамгийн энгийн нөхцөл төр нь буюу major болон minor цагийн импульсууд зэрэг явхад major цагийн интернал яагаад бүтэж байгаа яаж бүтэж байгаа бас юу илэрхийлж байгаа юм бэ? Энэ цаашдаа юу руу дагуулдаг вэ гэдгийг тайлбарлах гэж бодлоо. Окей. За энэ байна завсаа бүгд намж төсөж жалбагсуулаа. Баярлалаа. Баяртай удахгүй дараагийн хичээлээр уулзцгаая.